Сайн байцгаана уу? Монголын баялаг дэлхийн иргэн хүмүүжлөө боловсрлоо сэдвт хилцүүлэг яриа маань өнөөдрийн дугаараараа ингэж эхэлж байна. За өнөөдрийн маань дугаар зочин болж оролцохоор зөвшөөрсөн манай урилгыг хүлээн авсан зочин маань бол одоо миний хүндэлж сонсох дуртай аналог подкастын хөтлөн явуулдаг нэг хөтлөгч нь одоо Дэлгэр цэцэг маань урилгыг маань хүлээн авч оролцох болсон. Тэгээд урилгыг маань хүлээн авч байгаад маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгээ эхлэхээс өмнө бас бидний яриаг хүргэдэг 107.5 FM радиогийн хамт олондоос баярлснаа илэрхийлж энэ дашин. За тэгээд сайн байна уу Дэлгэр цэцгээ? Урилгыг маань хүлээж авсан маш их баярлалаа. За сайн байна уу? Улаанбаатартаас тийг мэдчилж байна. Яа, тийм гой сонсогдож штэ тий. Тэгээ энийг олоосаа байнга сонсдог. Тэгээд бас их ном унших, номонд дурлах гоё юм сэтлийг өгдөг. Үнэхээр гоё тууштай удаан хугацаанд үргэлжилж байгаа гоё подкаст. Тэгээд танай хамт олондоос баярлснаа дашин илэрхийлмээр байна. Тийм тэгээд тэгээд Дэлгэр цэцэг маань бас өөрийгөө товчхон танилцуулаач тий. Бид бүхэн бас мэдгүй хүмүүс маань байгаа ах. Өөрийгөө бас нэг товчхон танилцуулаач. За би хүүхд түүхээс нь ярих уу те 10 жилийн нэгдүгээр сургууль төгссөн. Тэгээд нэг төгсчөөд дараа нь бишогийн тэтгэлгээр Япон яваад Японд бакалавра хийгээд магистра хийгээд Японы консалтинг компанид ажиллаж агаад ер нь бол 12 жил ер нь Японд амьдарсан байлээ. Тэгээд 18 онд эх оронд буцаж ирээд одоо 3 гаруй жил эх оронд амьдарч байгаа юм байна. Оо за ямар гоё юм бэ. Одоо Монголд оччихсан. Харин тийм би нөгөө подкастуудын сонсож байхдаа ерөнхийдөө дэги Японоос мэдчилж байна гэд ихэнхдээ хэлж хэсгүүд гарч ирсэн нэ би энэ хүн Японд байдаг хүн байх нэ гэж бодож байсан. Тэгээд уулзах боломж олцсон бас баяртай байна. Тэгээд баярлалаа өөрийгөө танилцуулсан. Би нөгөө зүгээр л хоёулаа ярьцаж байгаа л өөрийнхөө подкаст бичдэг шиг дуул бичнэ гэд бодсон чинь лаг дүүснэрс ямар ч бэлтгэл авахгүй. Тэгээ сая сонсчихсан чинь 107.5-аар гарна гинөө юм ч тоо яа тэгээд ямар ч бэлтгэл авахгүй за гэж. Эфемер бол зүгээр дуун сонсогдно. Яриа явагдана. Тийм дуун сонсогдно. Тэгээд би бол яг зүгээр өөрийнхөө хуудсанд бол ингээд дүрстэй нь оруулчихдیں۔ Тэгээд бас дашрын дэлгээд мундаг одоо контент бүтээдэг залуучууд шигээ эдит хийгээл, монтаж хийгээл, янзлал ингээд ээж чаддаггүй. Тэгээ өөрийнхөө хэмжээнд ямар ч бас ингээд зүүмээрээ шууд байгаа байдлаараа л ерөнхийдөө видеогоо игээ оруулчихдیں۔ байгаа. Оригиналаараа л тийм тэгээ яг нэг сүртэй эдит байдаг юм уу? Тэгээд тийм байх шүү тийм. Бас гоё эдрүүд гарсан байл шүү дээ. Харин тийм. Тэг яг харагдах өөрийгөө яг зөвтгөөд гэдэг шиг өөртөө амар тайвшруулж байгаа юм. Харагдах байдал нь яг агуулганд нь л анхаарлаа хандуулж айгуу тэгээ зөвшөөрүүлж яриад байгаа шүү дээ. Тэг ярьж байгаа юмд маань анхаарлаа хандуулчих болно доо гэдэг шиг тэгээд ээж бодоод байдیں۔ Тийм тэгээд адилхан бас хоёр хөөрхөн хүүхдийн ээж байгаа тийм манай дэгийн маань тийм тэгээд тэр үүднээс ээж гэсэн одоо энэ хүмүүжил боловсрал гэдэг хүн болгоно л ярьдаг энэ сэдв байгаа. Тэгээд хүмүүжлүү боловсрлуу гэдэг тэгэхээр их айхтар өргөн том сэдв юм шиг хэрнээ ингээл л хүний амьдрал байдаг одоо зүгээр л бид нартай үргэлжлэл хамт байх юм яриа сэдв юм шиг санагддаг л та. Тэгээд энэ талаараас өөрийнхөө үзэл бодлыг хуваалцааш. Тэгээд ер нь хүмүүжлүү боловсрлуу гэхэд аль нь ер нь эхлээд бодогдоол ер нь энэ л байхад бол ингээд хүн гэдэг амьтан одоо ингээд урагшлах юм да гэсэн бодол төрдөг бол тийм энэ талаараас хаваалцаач. Ер нь аль би нөгөө хүүхд таарсан яриа гэх юм дөө стайга хоббитээс YouTube ингээд таарсан л да. Тэгээд анзаарсан бол аналогийн дугааруудад нэлээх хүүхдийн холбогдлолтой номнуудыг хүчээр шахаж оруулж ирсэн. Найз ээжүүдийгээ дуудаал тий. Тэгэхээр надад бол хүмүүжил боловсрал гэдэг бол маш тийм дуртай сэдв. Ялцчгүй ээж болоод ирэхээр толгойд бодогддог ихэнх зүйлэл хүүхдтэй. Тэгэл хүүхдийн ирээдүй одоо юу дутагдж байгаа лээ, би юу хийж чадах вэ гэл тэн дээр айгу тийм хүсэл эрмэлзэлтэй болцдог юм байлээ. Өмнө нь ерөөсөө боловсрал нэтэрэ гэж боддгоо байсан чинь. За би болохоор хүмүүжил боловсрал хоёрыг тусдан салгах шаардлагагүй болов гэж боддог хүн байгаа юм. Хүмүүжил гэхээр мэдээж хэрэг ямар төрлийн хүмүүжлийн арга барил тавь те ээж аваасаа суралцсан арга барилаа хүүхдүүдэд өглөөлөх эсвэл илүү өөрөө янз бүрийн хүмүүжлийн арга барилаас мэрэгчлэн хүмүүсээс сонсон арга барилаа өөрөө туршиж үзэх үү тийм зүйл дээр боддог. Тэгээ миний хувьд бол нөгөө аналог подкаст гэдэг
бас нэлээд номтой ойр байдаг болохоор эрэг хүмүүсийн арга барилыг дугаарыг маань сонсч байсан бол тэрэнд бол нэлээд итгэдэг. Тэрийг дагаж мөрдөхийг хичээдэг нэг байгаа юм. Тэгээд яг нөгөө хүмүүжил бол мэдээж хэрэг эцэг гэхээс хамгийн том одоо өрнөлөө гардаг зүйл те. Гэхдээ зөвхөн эцэг гэхээс хамааралгүй хүрээлж байгаа найз нөхөд тэгээд очиж сурч байгаа сургууль орчингоос бас маш их зүйл нөлөөлдөг болохоор сургууль дээр бас хүмүүжлийн арга барилуудыг нэвтрүүлэх боломжтой гэж үздэг. За бидний нөгөө ер нь бол дагаж шүтэн биширдэг холоос ээжиж явдаг одоо Финландийн боловсролт бол holistic education буюу одоо хүүхдийг зөвхөн ингээд академик мэдлэгээр нь суралцуулах биш, илүүтэйгээр тэр мэдлэгийг нь яаж одоо практикт ашиглах уу те тухайн хүүхдийг бүрэн бүтэн хүн болгож төлөвшүүлэхэд нь хүмүүжлийн арга барилуудыг нэлээд анхаарч тэгж боловсролынхаа хөтөлбөрийг одоо үндэснийхээ хөтөлбөрийг боловсруулсан байдаг. Тэгэхээр одоо Монголд ирээд бас ажиллаж байхад бас нэлээд олон гоё мундаг сургуулиуд хүүхдийг зөв хүн болгох, зөв төлөвштэй болгох гэдэг дээр нь анхаардаг болсон байлээ. Тэгээд Японд ч гэсэн угаасаа тэгэл бүр бага хаас нэхлээл Япон ямар ах хэвтэй лээ, багаар ажиллах хэвтэй, бусад хүнийг хүндлэх хэвтэй, бусдад гай зовлон байхгүй, түүг учруулахгүй ах хэвтэй гэл тэ янз бүрийн тэр дэг чаягуудыг ингээд боловсролын янз бүрийн одоо организацуудаараа тий шат дамжлагтайгаар ингээд өгдөг болохоор ер нь бол хүмүүжлийг ялангуяа одоо зөвхөн гэрт биш те боловсролын байгууллагуудад ч гэсэн айгүй тийм чухлаар авч үзээд тэгээд тодорхой нэг арга барилтаагаар хэрэгжүүлдэг байгаасаа гэж боддгоо. Тэгээ миний хувьд болохоор Томьёо скул гэдэг Томьёо сургууль гэдэг сургуулийг Монголд одоо энэ жил үүсгэн байгуулаад 9 сард хичээлээ эхлэх гэж явж байна. Тэгээд энэ байгууллагатаа ч гэсэн өөрийнхөө өсөж мөрөөдөдөөс эрэг хүмүүсийн арга барилаа яг анги танхимд сургууль нэвтрүүлэх гээд мэргэжлийн хүмүүстэй ажиллаад багш нартай сургалт болгоод явж байгаа. Тэгэхээр positive discipline at home in classroom гэдэг хоёр янзын тийм арга байт юм лээ. Ээж аав нар яаж хүүхдүүдтэйг ажиллах вэ? Багш нар хүүхдүүдтэй яаж ажиллах ёстой вэ? Яаж та харилцан хүндлэлийг тий хүүхдийг илүү элдв янзын одоо дарамжхал байхгүй зөвхөн сурах үйл явцдаа бүрэн төвлөрөх тэр орчинг нь бүрдүүлэх вэ гэдэг тий тэр сэтгэл санааныхаа дэмжлэг болдог өсөн дэвжих сэтгэлгээг нь төлөвшүүлдэг тийм хүмүүсийн арга барилыг ангид сургууль нэвтрүүлэх гэдэг ингээд ажиллаж байгаа маа. Тэгэхээр хариулт нь болохоор ер нь бол хүмүүжил миний хувьд маш чухал. Тэгээд боловсролын одоо системд хүмүүжил угаасаа нэг том чухал элемент нь болоод суудсан байх хэрэгтэй гэж боддог юм аа. За баярлалаа. Маш гоё тодорхойлж тайлбарлаж өглөө. Тийм би бас яг асууя гэж бодож байлаа. Энэ Томьёо Kids Club гэдэг Facebook хуудасаар нь бол би бас орж танилцж үзчихсэн. Тэгээд за ийм гоё сургуулийг нээж явуулж байгаа юм байна. Тэгээ өөрөө ийм олон талын судалгаатаагаар бас өөрийнхөө хэрэгжүүлэхийг хүсэжсэн арга барилаа ингээд оруулаад энийг ажил болгоод ингээд эхлүүлж байгаа нь бас эх орондоо яж байгаа маш сайхан үйлс юм аа. Тэгээд яалтчгүй одоо ээж нар гэлтгүй аав нар маань ээж нар маань ер нь бүгдээрээ эцэг эхчүүд маань өөрсдөө бас их өндөр оролцоотой байж өснөөр ирээдүйн болсон хүүхдүүдийнхаа бүх талд нь одоо анхаарал тавьж чадах юм байна гэдгийг бас харж байгаа их гоё сургуулийг үүсгэн байгуулсан байсан. Би бас ингээд алсаас танилцаад явж байгаа. Тэгээд сургуулийн талаар бас илүү одоо тодтогоод асуувал тийм ээ сая өөрөө бас хэлжсэн уншиж танилцчихсан номтойгоо ч гэсэн санал нэгтэй байдаг гэдэг эерэг хандлагыг суулгах гэдэг тийм. Тэгээд энэ тал дээр бас илүү бас ойлголт өгье гэвэл ер нь ямар хандлагыг хилээд байна үү те юуг бид нар ер нь эерэг хандлага гэж харах шаардлагатай байгаад байгаа вэ? Энэ талаар бас бодлоо. Ариун цэмэн нөгөө вебээр харж байсан юмнууд болохоор Томьёо Kids Club нахалтай тэр нөгөө after school нахгүй нарай гото байдлын одоо хичээлийн дараах сургалтынх нь одоо үйл ажиллагаа эхлээд явж байгаа хоёр салбартай тийм хичээлийн дараах сургалтын байгууллага одоо шинээр эхлэх гэж байгаа нь Томьёо сургууль гэдэг бас нэг шинээр эхэлж байгаа 1000 гаруй хүүхдийн багтаамжтай тийм хоёр тусдаа байгууллага байгаа юм. Тэгээд Томьёо Kids Club-ийн хувьд болохоор бид нар анханасаа л энэ эрэг хүмүүсийн арга барилыг нэвтрүүлэх гээд
2 жилийн өмнөөс жил хагасын өмнөөс одоо байгууллаад явж байгаа юм. За тэгээд энэ эерэг хүмүүжлийн арга барилын талаар хэрвээ бидний өмнөх дугааруудыг сонсч байсан бол бас ойлголт авсан байх те. Тэгээд энгийнээр тайлбарлах юм бол ерөнхийдөө харилцан хүндлэлтэй одоо хүүхэд ч аав ээжигээ эсвэл багшаагаа хүндлэх ёстой, багш эцэг эх ч гэсэн хүүхдийн юу хүсэж байгаа, ямар одоо сэтгэлийн хөдлөлийг мэдрээд байгаа, юу нь болохгүй болоо тийм шин гаргаад байгаа гэдгийг нь ухаж сайн одоо хүний ёсоор хүндэлж харьцгал гэж хэлээд байгаа юм л да. Тэгэд энэнийг яг хүн бас харж байсан бол 4 төрлийн ингээд хүмүүжлийн арга барил байдгаа гэд тэр юу вэ гэхээр ингээд хэр дотн байх вэ? Тэгээд хэр одоо хүүхдэд ингээд зааварлах вэ гэдэг тийм 2 хэмжих түүнээр ингээд 4 төрлийн хүмүүжлийн арга барил болгосон байгаа байхгүй. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр ингээд хүүхдтэйгээ огт ингээд харьцдаггүй те дотн биш. Тэгсэн мөртлөө амар тийм хахир хатуу байх юм бол тэр нь болохоор нөгөө жинхэнэ одоо сурам бүсдэж өсгсөн тийм аав ээжүүд бол тэндээ орчиж байгаа юм. Эсвэл ингээд хүүхдтэйгээ дотн биш. Тэгээд ингээд ерөөсөө юуг нь ч тоодгүй ингэтийгч гэж хэлдэггүй ингээд хайцсан тэр нь болохоор юугаар төсөөлөгдөх вэ гэхээр одоо нөгөө ээж аав нь уусаад тийм хүүхдээ огт тоодгүй бүр ингээд аав ээж нь арих уудаг ч юм яадаг ч юм ингээд асуудалтай ер нь бол хүүхдээ байна гэдэг ч ер нь мэддэм үгүй юм гэсэн тийм одоо хүмүүжил бүр ингээд хүүхдээ ингээд огт орхицсан тийм. За тэгээ 3 дахь хэлбэр нь яадаг вэ гэхээр хүүхдтэйгээ дотно тэгтээ ингээд нэг зааварлаад байдгүй ер нь ингээд бас дураар нь байлгадаг тийм эцэг эхчүүд бол бидний мэдгээр нөгөө толгой дээр нь гаргацсан тэгээ хүүхэд би дураараа байж болох юм байна юу л бол юу хийж болох юм байна гэж аашилдаг. За тэгээд энэ 4 дахь арга барил буюу эерэг хүмүүжлийн арга барил нь болохоор хүүхдтэйгээ дотно байх хэвээр яг тийм найз нөхөд хамгийн дотных нь зөвлөгчг нь байх хэвээр. Тэгтээ ингээд хүүхдийг эрхлүүлээд огт зааварлахгүй орчиж болохгүй тодорхой хэмжээнд хүүхд болохоор чиглүүлэг байх хэрэгтэй гэж үздэг байхгүй. Тэгээд яаж чиглүүлэх вэ гэхээр шууд чи ингэдэг гэж чиглүүлээд байх биш. Тухайн зүйлийн үр дагаврыг юм сайн ойлгуулах хэрэгтэй. Тэр нь болохоор ингээд үхлээд авах шаардлага байхгүй. Ийм зүйл хийх юм бол ингэдэг юмаа гэдгийг нь одоо айлуулах нөгөө өөрөөр нь ингээд мэдрүүлэх тийм одоо арга барил. Тэгээд хүүхд одоо би ингэмээр энэ гэхээр за тэгвэл чамд ийм сонголт байна. Тэгээд үр дагавар нэг иймэрхүү зүйл гэдэг юм чи тэгээд ямар ингэж хүүхдэд айлуулах сонголтын нөгөө тэгээд тэр хүүхэд яг бие дааж шийдвэр гаргаж байгаа гэдэг мэдрэмжийг авангаа эцэг эхийнхаа хяналтанд дор ингээд тухайн зүйлийг хийж үзээтэй. Тэгээд заав ээжээ хэлээд байсан зүйл юм байсан юм байна шүү дээ гэдээ ойлгоод тэгээд өөрөө ингээд тэр одоо туршлагаараа ингээд илүү дараа нь зөв сонголт хийдэг болдог аав ээж заавал чи ингэдэг гэд байлгүй аав ээж байхгүй үед ч гэсэн ухаалгаар гэж сонголтоо хийдэг бие даасан шийдвэр гаргадаг тийм хүүхэд болж төлөвшөлт нь тусалдаг гэхүү дээ. Ерөнхийдөө л тийм байна тий. Тийм би номыг танилцуулж байхад нь бол ер нь бас сонсч байсан зүйл тэгээд хүмүүст бас арай ойлгомжтойгоор ойлгуулад дахиад хэлвэл тий. Ер нь бас нэг хүмүүст дахин л хэлэхгүй болвол сонсоол өнгөрөөл за бид нар хизээний өдөр хэрэгжүүлнэ тийм ээ энэ үнэн шүү гэд бид нар боддог ч гэсэн тухайн цаг үедээ бодчоо тэгээ эргээд нөгөө санах байна их богинохон байгаад мартчихад байдаг таал их байдаг. Тэгэхээр айл болох одоо ингээ манай дэгийн шиг маань энэ олон мундаг ээж нар маань гэд боломжоор дуу хоолойгоо хүргэж явах хэрэгтэй юм шиг байгаа юм л да. Тэгээд тэр үднээсээ хийсэн одоо тэр подкаст бол үнэхээр олон залуучуудад урам зориг бас сурах, судлах эрч хүчийг бас өгдөг юм шиг санагддаг. Тэгээд ном бол ерөөсөө ертөнцийг харах тойл байдаг. Тэгээд түүнийг одоо орчин цагт юм сайхан хөгжөөд заавалчгүй ингээл хуц бүрээр нэргүүлж уншаасаа илүүтэйгээр тэгж цаг зав зарцуулахгүйгээр бусад одоо уншаад, танилцаад, хилцүүлэхдээ нь явуулж байгаа зүйлийг сонсох бас их үр бүтээлтэй, өрөөгөөчтэй болж өгч байгаа. Энийг би бас нэг өнцгөөс харахад эцэг эхчүүдэд бас их гоё сургалт болж өгч байгаа юм болоо гэж бас харж байгаа юм.
Тэгээ эцэг эхчүүд гэж онцгойлж хэлж байгаа ч гэсэн манай залуучууд ч бүгдээрээ л ер нь эрчүүд наа болно, бүсгүйчүүд нээж болно. Тэгээ бид нар ч бүгдээрээ л эцэг их болно. Ирээдүйн эцэг их болсон байгаа хүмүүс за магадгүй бас олон жилийн хилээсэн аав ээж нар маань ч гэсэн олон талаар суралцах боломжтой байна гэж харж байгаа юм. Тэгээд сургалтын явцыг сая сонсоход бас магадгүй ингээд бид нар нэг Японд ч гэсэн манай маань бас мэдчихэл авах ингээд нэг өссөн орчин өөр гэд нэг яриа явагдал гэдэг шүү дээ. Ер нь өссөн орчин өөр учраас юмыг хүлээж авах нь ч гэсэн ингээд бид нэр өөр байдгаа. Тэгээ тийм байхад одоо ямар ч сайхан одоо боловсролын тийм ээ арга зүй боловсрогдсон гоё системийг авчирч ингэж суулгаж өгөх гэхээр одоо ингэж зөрөх хүлээж авахгүй байх юм олон талын сөрөг талууд бас анзаарагддаг гэдээ ярьдаг. Тэгээд энэ дээр бас магадгүй томьёо сургуулийн хувьд тийм ээ эцэг эхчүүдийн холбоод эцэг эхтэйгээ яаж ажиллах вэ тий манай одоо эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ямар харилцаатай байх вэ бас түүнийгээ дагаад зөвхөн хүүхэд эцэгхийн хооронд биш багш эцэг их хүүхд гурийн хоорондох харилцаа бас ямархуу тодорхой төвшөнд байж өгөх вэ тий энэ тал дээр бас тийм шүү яг томьёо сургуулийн эцэг эхийн хувьд болохоор бид нар яалтчгүй одоо яг томьёогийн after school буюу нарайг одоо хичээлийн дараах сургалтын дээр одоо бид нар ингээд хэрэгжүүлээд явж байхад хамгийн том тулгардаг асуудал нь тэр байхгүй. Ингээд хүүхдүүдтэй ингээд багаар ажилуулъя, өөрийгөө илэрхийлдэг болъё, Монгол хүний Аз хүний дутагдaltaй талыг найл болох одоо дэлхийд өрсөлдөхөөс хэмжээнд ингээд зөвлөө ур чадваруудыг нь суулгаад өгье тий. Ингээд илүү чөлөөтэй бүтээлч сэтгэдэг хүүхд болгоё гэд янз бүрийн хичээлүүд төсөл суурьтай хичээлүүдийг явуулахаар тэрний маань ингээд ач холбогдлыг ч юм уу те ингээд эцэг эхчүүд нь бүрэн дүр ойлгохгүй ч юм уу за эсвэл нөгөө сайн эрэг хүмүүсийн арга барилаар хүүхдээ сайн сонсох ёстой хүүхдээ ингээд аль болох биеийн даалгавар шийдвэрийг нь гаргуулах ёстой ч гэдэг юм уу те эсвэл одоо нөгөө нэг хитрхи бас эрхлүүлээд ээж болохгүй нэ тэр гэсэн энэ нөгөө нэг зарчмуудыг ингээд хүүхд маань ингээд ойлгоод байгаа хэрнээ гэртээ очингууд ээж аав нь тэрийг тэрнээс шал өөр төс хүндлэн юм яриад байхаар хүүхэд бас сайн сууж өгдгүү л дээ. Тэгэхээр бид нэр ялтчгүй эцэг эхчүүдтэй ингэж харилцаа аягүй чухал анхнаас нь манайх ийм үзэл баримталтай чиг шугамтай газар шүү. Тэгэхээр та бас одоо энэс суралцах хэрэгтэй гэд эцэг эхчүүд зориулсан эрэг хүмүүсийн арга барилын бас сургалтууд явуулдаг. Тэгэхээр тэнд нь ингээд хамрагдсан ялангуяа одоо хүүхдийг тэг хүмүүжүүлэх гэдэг бол амархан гэж боддгоо, хэцүү гэж боддог. Тэрийг яаж игээ сайжруулчих байсан, өөртөө ажиллаж байсан гэж боддог. Ээж аваад бол аюул хурдан сайжирдаг. Тийм биш. Угаасаа л би мэдчихээн та нар одоо баг яага заах гэдэг байдлаар ханддаг. Тийм эцэг эхчүүд нь эсэргээрээ ерөөсөө хүүхдээр нь ч өөр дээр нь ч сайжрал гардаггүй. Тэгэл хүүхэд нь одоо жишээлбэл Японд ч нөгөө хүүхдүүд бүр багасаа цэцэрлэгт байхаасаа хувцаа өөрөө өмсөөл бүх өөрийнхөө юмд арчаатай хариуцлагатай байгаа сурцсан байдаг штеп. Монголд болохоор зарим нэг эцэг эхчүүд орчин үеийн хандлага юм да тий ингээд хүүхдийн бүдийн бүх зүйлийг мөнгө төгрөгөөр юм уу шийдэх гээд ч юм уу тий эсвэл ингээд урдуур нь орж хийсээр агаад хүүхдүүд нь ингээд бага ангийн 3 4 дугаар анги хүртлөө юмнуудаа ингээд байх стагаа азрын тавихгүй ч юм уу эсвэл гэрийн даалгавраа ганцаараа суугаад огт хийж чадахгүй заавал хажууд нэг хүүхд байх ёстой хүн байх ёстой ч гэх юм те. Тиймэрхүү нөгөө нэг бие дагаагүй зангууд одоо энэ хүмүүжлийн арга барил нь буруу байснаас болоод тэгээд гарч байгаа юм л да. Тэгээд хүмүүжлийн арга барилын нэтэрээ иймэрхүү шинэлэг зүйл сурахад бол бид нар бас подкастн дээр нэлээд ярьжсэн хүний үндсэн хандлага аюул чухал майндсет гэж ярьдаг шүү дээ. Тогтон сэтгэлгээтэй хүн байна уу эсвэл өсөн дэвжих сэтгэлгээтэй хүн байна уу гэдгээс бас аюул их юм шалтгаалдаг. Тогтон сэтгэлгээтэй гэдэг нь болохоор би угаасаа ийм хүн болоод төрсөн, би ийм гэр бүл төссөн. Тэгэхээр би ийм л явна. Угаасаа өөрчлөгдөх боломжгүй хүн ийм л байдаг штэ гэд бодсон тийм хүмүүс бол угаасаа ямар нэгэн сайн зүйл гарахаар би угаасаа мундаг гэж боддог. Эсвэл алдаа гарахаараа би чадахгүй юм байна гэд огт ортгоо болоод дахиж тухайн зүйлийг ямар сайжруулах боломж олголгүйгээр буугаад өчтдөг. Тэгэхээр хамгийн чухал одоо олон ч ном дээр ярьж байна да энийг дахин өсөн дэвжих сэтгэлгээ гэдэг бол бүх амжилтын бүхэл сайн сайхан зүйлийн хойдолд нь байдаг юм тэгэхээр хүн алдаа гаргаж болно. Тэр алдаа чинь бол гол нь тэр алдаагаа дахин давтахгүй тул тэндээсээ юу суралцах вэ?
ямар ч орчин нөхцөл төрж өсөж болно. Гэхдээ хүн өөрөө хичээх юм бол тодорхой хэмжээний боломжуудыг олж харах юм бол ямар ч хүнд одоо суралцах, өөрийгөө өөрчлөх боломж байдаг юм гэж ер нь бол бидний үндсэн философи тэрийн. Тэгэхээр яг хөө мэдээж хэрэг Монгол орчинд одоо өссөн болохоор биднэрт ингээд тухайн янз бүрийн өгөгдлүүд байгаа тий. Азууд ч ямар хүмүүс вэ? Илүү интроверт хүмүүс. Тэгээ зарим нэг талууд нь бол Европ, Азийн хүмүүс одоо Америкийн хүмүүсээс илүүтэйгээр жоохон тутагшоогоо ч юм уу өөр байдаг тий. Тиймэрхүү талууд нь бол давуу талтай ч тал байгаа. Гэхдээ ингээд болохгүй байгаад жоохон ажиллах хэрэгтэй сул талуудыг нь бол өөрчлөх бүрэн боломжтой гэж ер нь бол хардаг. Тэгээд энэ эрэг хүмүүсийн арга барил дээр ч гэсэн нэлээх тийм өөр төрөө ажилласан мундаг өөрчлөлт гарсан ээж аавууд байдаг. Тэгээд анх бид нар чинь 2017 онд лөө 16 онд энэ номыг анх танилцуулж байхад Монголд энийг айгүй олон ээж аав сонсоод ээжүүд ялангуяа бүр үнэхээр сэтгэлийн хөдлөлтөөр надад яг л энэ зүйл дутагдчихсэн юм байна. Би ингээд ойлгохгүй байсан зүйлийнхаа хариултыг олчлоо гэд. Тэгээд нэг ээж бүр би энэний олон улсын сертификатыг олж авна гэд. Тэгээд онлайнаар позитив дисциплиний олон улсын сургалтанд нь ингээд суугаад хамрагдаад бүтэн жил орчим тий. Тэгээд өөрөө бусад ээж нарт заах багшлах эрх аваад бас дараа нь багш нарт заах эрх аваад тэгээд намайг 18 онд ирэхэд бүр ингээд нүдэнд нулимс цэлгэнэд ярьжсэн байхгүй юу. Би тэр одоо дугаарыг сонсоод би үнэхээр хариултаа олсон юм шиг санагдсан. Тэгээд би одоо өөрөө яг миний одоо амьдрах 10 ухаан бол энэ болсон. Би энийг илүү монголчуудад түгээмээр байна гэж ярьжсэн. Тэгээд би бас зөндөө олон тийм ээжүүдтэй таарлцсан. Яг энэ чинь бол зөв арга байна. Энийг илүү сургалтжуулаад ээжүүдэд илүү түгээх хэрэгтэй, амьдрал яаж хэрэгждгийг нь харуулах хэрэгтэй гэд тэгжсэн. Тэгэхээр яг тийнээс юу гэж утсан бэ гэхээр мэдээж хэрэг Аз хүмүүс те Европ, Америк хүмүүс өөр байх. Гэхдээ нөгөө нэг хүн гэдэг чинь тодорхой хэмжээнд эмоцтой те тэгээд хүн гэдэг зүйл рүү нь хандсан тийм хүмүүжүүлэх арга байрал болохоор энэ бол Аз вэ үү, Европ вэ үү, ерөөсөө хамаагүй хүн бүхэн үйлчлэх боломжтой л арга гэж бид нар одоо итгэдэг. Тэгээд хэрэгжүүлэх гэж хичээгээд явж байгаа гэсэн үг. Тэгээд томьёо сургуулийн хувьд ч гэсэн тэр томьёо kids club-тайгаа адилхан ээж аавуудтай найзлах нэгт холбоотой ажиллаад тий ээж аавуудад энэ хүмүүжлийн эерэг арга барилыг илүү ойлгуулах хэтэрхий дарамт болохгүй төвшөнд тэднэрт одоо энэ мэдээллийг хүргэхтэй ядчил би ямар төвшөнд байгаа юм бэ? Би энэ талаараа хөгжих ёстой юм байна шүү гэдэг тэр чиглүүлгийг нь өгөх тэр луучна нь болох юмсан гэж л юм бол бид нар хүсээд төлөвлөлөөд явж байна. Тийм байна. Яг үнэхээр бүр яг энийг л сонсомоор байлаа тий. Бид нар бүгдээрээ үнэхээр ижилхэн байх боломжгүй. Тэрийг бол хаач боломжгүй. Тэгээд аль ч улс орны ямар ч одоо үндэстэн хүмүүст тий тодорхой хэмжээний юм хүлээж авах ойлгох олон төрлийн юм байгаа. Тэгээд харин өстой гоё сонсогдлоо. Яг үнэхэрийн одоо танай подкаст бол тийм л гоё үр дүнтэй. Тэгээд үнэхээр өсөн дэвжих чадвартай юмыг хүлээж аваад тэрийг бас өөртөө ингэж хэрэгжүүлж бүр амьдрал дээрээ хэрэгжүүлж чадж байгаа хүмүүс байгаад бас миний хувьд бүр үнэхээр баяртай байна. Тэгээ ээж нар маань бол үнэхээр зүтгэлтэй. Тэгэж өгснөөрөө яг хуу бид нар хүүхэд хүмүүжүүлнэ гэж ярихаасаа илүүтэйгээр ээж өөрөө бас суралцах чадвар сайтай, тийм ээ хөгжих чадвар сайтай байвал ээжийн хажууд байгаа хүүхэд бол яг тэрийг харж байгаа юм тойл байх юм байна гэдэг бас ойлголт байдаг болохоор үнэхээр сайхан ажил эхлүүлээд бас олонд хүртээмжтэй тийм энэ бас юм хүртээмжтэй байна гэдэг бол бүр гоё давуу тал болж өгч जैन. Тэгээд эх орондоо очоод үүнийг бүр илүү ойрхон хүртээмжтэй болгож өгөх гээд ингээд сургууль нэгээд эхлүүлсэн байгаа нь бүрч сайхан санагдаж जैन. Тэгээд олон одоо гадны оронд байгаа Монголын маань залуучууд олон сайхан хүмүүс маань эх орон руугаа үргэлжлэн юм чиглэсэн сэтгэл зүйтэй байдаг штэ. Ер нь Монгол хүмүүстэй Японд ч гэлтггүй, ер нь Америкт ч гэлтггүй, хаач байгаа Монгол хүмүүс маань яаж хийж байгаа л Монголд маань уг нэг энэ ингээл байжвэл нэг ийм юм ингээ хийчихвэл гээл тэгэл энд бид нар ялгаагүй хүүхдүүдэд ингээл өсөж байгаа болохоор нөгөө хүүхэд болгоныхоо одоо нас болгоныхоо тэр авж байгаа
боловсролын тэр нэг тогтолцоонуудын тий ингээл системүүдийн ингээл үзэл ямар мундаг юм бэ энийг ингэждэг манад бол угны ингүүл бас болох юм да гэдэг юмнууд үргэлж л одоо ээж болгонд орж ирдэг юм шиг санагддаг. Тэгээд үүнийг л бас манай дэгийн манай ажил болгоод бас сургуулийг бүр ингээд байгуулад тэгээд олон эцэг эхчүүд хүүхдүүдэд хүртээмжтэй болгож өгч байгаа нас үнэхээр талархууштай сайхан ажил эхэлсэн байна. Тэгээд миний хувьд бол үнэхээр баяртай байгаа. Олон ажил нь дэлгэрээсээ олон хүүхдүүд хамрагдаасаа тий олон сайхан эцэг эхчүүд бас тэр нь суралцаасаа. Миний зүгээс яг хэлмээр байгаа нь хүүхэд гэхээсээ илүү ээж аав нар маань өөрсдөө их сайн суралцах шаардлагатай байна гэж ойлгоод байгаа. Тэгээд тэгвэл хүүхдүүд маань тэргүй одоо эцэг их харах юм чинь тийм ээ. Тэгж л бас ойлгоод байгаа шүү дээ. Тэгээд та гурав маань одоо миний ойлгож байгаагаар аналог подкастыг бол 3 хөтлөж явуулдаг тий зэрэг. Энэ подкастыг ер нь эхлүүлэх болсон санал санаачлага тийм магадгүй энэ бас энэ хүмүүжлүү боловсролуудтай ерөөсө хазаахгүй л одоо та бүгдийг өгдөг явуулдаг ажил л да бас хүнд тийм ээ ном унших гэдэг хэллэгээс гадна тэр номноос бас юуг авчин тэр хүнд ямар одоо амьдрал дээр нөлөө үзүүлж ин гэдэг нь бас их одоо өгдлөөрөө их чухал зүйл байдгийн. Тэгээ та гурвын маань хувьд үүнийг санаачлах болсон тэгээ ер нь юуг өгье гэж бодож анх эхлүүлсэн болоо ер нь эхэлжсэн тэр түүхээсээ товчхон тий өөрийнхөө зүгээс суулцаач. Би яг нэг аналогийг эхлүүлж авах үед болохоор 16 онд манай том охин бас нэг ой гарантай. Тэгээд Японд байсан. Тэнгүүт нөгөө нэг тэгшээ бит хоёр тэгшээ маань одоо надад зүг дахиад 2 хөтлөгч байдаг тийм тэгшээ бол Маги гэдэг. Тэгээд тэгшээ маань бас Японд ажиллаж байсан. Тэгээд бит хоёр ойрхон амьдарч байсан. Нэг хэсэг бас цуг амьдарч байсан. Тэгээд хоёулаа цуг подкаст ер нь их сонссон юм хоорондоо нэг нэгэндээ ярьдаг байсан. Тэгээд ярьсаар агаал за одоо хэдий болтол ярих уу эхлүүлээ гэд. Тэгээд бас нэлээх нөгөө нэг ном унших гэхээр ингээд Японд ч хүмүүс ямар их ажилладаг гэлээ тий. Айгуу завгүй уншин гэж бодсон номнуудын чагсаалт овоорол хийдэг ерөөсөө ном уншихгүй. Тэгэхээр за нэгдүгээрт ингээд хоорондоо гяс номоо унших тэрийг хооронд ярилцах тийм хэрэгцээ байгаад байна. Хоёрдугаарт болохоор за нэг нь л уншаад ярилцж байгаа бол тэрийгээ бас баталгаажуулаад түн ярихаар чинь илүү их өөр мэдлэг өөр юм болдог шүү дээ. Тэгээд бусад хүмүүст бас цагийг нь хийнээд өчвөл гоё юм уу? Угаасаа подкаст хиймээ гэд ярьжсэн тэрнийхээ санаа болгоч юм уу гэд. Тэгээд нэг олон туулаа нэг сумаар бутах гал хэлжсэн. Тэгээд нэг 2-3 дугаар гаргаад явчихсан чинь Америкт байсан Наг юм байна. Бисэрийн нөгөө дугааруудыг сонсоод та хоёр ингээд энэ дээрээ ч ажиллах хэрэгтэй байна, ингэч хэрэгтэй байна гэд айгуу гоё бүтээч шүүмжүүд өгөөд тэгээд за өмнө нь бол ерөөсөө тийм бүтээч шүүмжүүд өгдөг юм байхгүйсэн болж юм бүтэж энэ хэрчээрээ гэд яваас тэгээд Нагийг сонсонгууд айгуу гоё сайжруулах санаанууд хэлжсэн болохоор за энэ нөхөр чинь ороод ирэх юм бол илүү манай подкаст гоё сонирхолтой болох юм байна гэд тэгээд ураад тэгээ Наги бас Америкт хөрөнгө оруулалтын банк нь бас нэлээд завгүй байсан ч гэсэн бас л нөгөө ном унших дуртай болохоор тэр үзлэн талаараа нэгдээд тэгээд 2-7 хоногт нэг удаа уншсан номоо нэг цагт багтааж товчилж ярьдаг тийм подкаст эхлүүлсэн байгаамаа. Тэгээд ер нь ингээд хийгээд 4-5 жил болж байна те. Тэгээд явж байгаа. Тийм яг байна. Үед бол нөгөө бидний хүсэж байсан зүйл маань те. Биелсэн юм шиг санагдсан. Нөгөө номоо ингээд хугацаанд нь уншаад яваадах те. Хүмүүст амлалт өгчгөр чинь тэр амлалтаа гүйцэх гэж илүү хичээдэг шүү дээ. Би туран шүү гэж зураг аваад тавиал. Тэгэл би одоо яг дайет хийх гэдэг ингээд хэлээл явах юм бол илүү ингээд бүтээх магадлал өндөртэй гэдэгтэй адилхан бид нар ингээд за 2-7 хоног заавал ном уншиж явуулах юм шүү, тасралтгүй явуулах юм шүү гэж амласан болохоор яаж ийгээл хичнээн завгүй байсан ч гэсэн хичнээн одоо нөгөө хоёр дахь хүүхэд маань төрөх гэжсэн жинэ тэрэ ерөөсөө хамаахгүй те урталтнаа хойдолт нь уншаал төрүүлж бичээл ингээд янз бүрийн аргаар ханаас нь явсаар байгаа л ном уншихыг бол дадал болгож чадсан юм шиг санагдсан. Тэгээд бас нөгөө бид нар хамгийн гол номныхоо хойдолд нь гараа дээрээс нь тэрийг хүмүүст түгээгээд багч гисэн мэдлэг түгээ гэсэн тэр зорилго маань бас биелж байгаа болов гэж найдаж байгаа шүү дээ. Тийм үнэхээр биелж байгаа. Тэгээд айгүй зөв сайхан дадал эерэг хандлага те нөгөө
сургуулийн явцад өгч байгаа хэлхийг хүсэж байгаа зүйл бол ингээд энэ нүгээр бас хилэгдэж байгаа болов уу гэж бас бодогдоод байна. Тэгээд тэрийг бас онцгойлж асуумаар санагдлаа л да. Тэгээд миний хилцүүлэг яриа гэж аюу сүртэй нэрэлсэн боловч энэ бол богинохон л ингээд яриа өрнөдөг. Ер нь л ярилцж байгаа өөрийнхөө зочин болгож оруулсан хүнийхээ энэ талаарх үзэл бодлыг сонсоод тэгээ өөрийнх нь яриан дээрээс үндэслээд бас нэг чадлаараа нэг хоёр асуултыг ингээ хүндөөд асуугаад ингээ яриулчих юмсан гэж зордгийм байгаа. Тэгээд зорилго маань биелээд би бас их баяртай байна. Тэгээд магадгүй одоо дэгийн маань өөрөө багш хүн одоо сургуулийг байгуулад те олон залуучуудтай олон сайхан зүйлсийг түүчээлээд ингээд явж байгаагийн хувьд хэлчмээр тий зарим ер нь боломж олдчвол нэг сануулаад хэлчмээр сануулга болгоод өгчмөр эсвэл сайхан зөвлөгөө болгоод хэлчмээр зүйл мэдээж хүн бүртэл байдаг. Тэгээд тэр нэг чин зүрхнээсээ бас нэг дахиад нэг сонсчвол уг нь зүгээр шүү гэд нэг хэлчмээр зүйлээ бас ярианыхаа төгсгөлд бас хүргээж тийм ээ. Олон залуус бас их ирч хүч одоо олон зүйлийн чиглүүлэг санах ойг өгчээдэг учраас бас тий хэлчмээр зүйл байгаа ах гэж бодоод байгаа байхгүй юу тийм. Тэгээд би бас адсаар сонсчмоор байна. Би ер нь бол ямар ч бэлтгэлгүй явж байгаа болохоор за би ер нь бол багш биш л дээ бизнес удирдлагын чиглэлээр тийм төгссөн. Тэгээд Японд бас бизнес удирдлагын чиглэлээр ажиллаад бизнес консалтинг хийгээд явж байгаа. Тэг яагаад боловсролын чиглэл рүү ингээ халтраад орсон бэ гэхээр Монгол буцаж ирээд хамгийн эмзэг сэдв яалтчгүй боловсрол эрүүл мэнд байсан. Тэгэл ээж хүний хувьд чинь хамгийн чухал хоёр салбар нь ингээд ер нь бол маш хэцүү байдалтай тий. Ингээл мөнгөтэй л бол гайгүй сургуульд ордог. Тийм биш бол улсын сургууль 50-60 хүүхдээ ч гэсэлтэй л тий. Тэг хиний гарт тэр өөрийнхөө нандинаа өсгсөн хүүхдээ өгч байгаагаа ч мэдгүй. Тэгээд хувь заяаг нь ингээд хэн даатгаад байгаа ч ойлгомжгүй. Тийм стандарт нь хангагдаагүй тийм одоо боловсролын салбар байсан болохоор энэ тодорхой хэмжээнд энэ жишг сургууль үүсгээд тэрийг ирээдүйд бас одоо гол нь хөтөлбөр гэж бодоод байгаа байр сав гэхээсээ илүү тий. Тэгээд нэг тийм жишг хөтөлбөртэй болчих юм бол бид нар энийг илүү хямд хүртээмжтэй улсын сургуулиудад түгээх юмсан гэж энэ бол мөрөөддөг. Тэгээд залуучууд яг ялангуяа нөгөө Японд байгаа хүмүүс их сонсдог гэж магадгүй тий. Японд байх бас яг ингээд тухтай бүстэй орчоод тэгээд Японч ямар тайван тухтай байлээ тий ингээд орчингууд ямар ч нөгөө нэг илүү дутуу стресс байхгүй зүгээр л урдах ажиллаа хийгээл явж хахад болдог. Тэгэл тийм дэг журамтай газар штэ тий. Тэгээд тийм орчноос ингээд яг Монголоо бодоод ирсэн нь болохоор би энэ чигээрээ байгаад ээж болох үлээ гэд тий би монгол хүн болж төрсний хэрэг юу билээ. За ихчнээ том компани гээд салон өстэй сайхан ажиллаж иж болох ч гэсэн дараа нь би магадгүй 40 настай, 50 настай, 60 настай болчоод би тэдэн хүний амьдралд тийм сайхан өөрчлөлт үзүүлсэндээ гэд бодох гэхээр мэдгүй нэг Япон корпорацид ажиллаж байсан, нэг Япон компаниудад тусалж байсан, илүү их мөнгө олоход нь тусалж байсан ч гэдэм нэг тийм сонин зүйл гэд өөрөөсөө асуугаад гайхаад суух үедээ гэж айгаад тэгээд ер нь бол Монгол буцаж ирсэн. Тэгээд залуучууд маань ялангуяа Японд байгаа хүмүүс байна. Яг хүүхдээ бодоод тэгээд ирээдүгээ бас төлөвлөөд байж идэг байх. Гэхдээ одоо тодорхой хэмжээнд сурчлаа, би хангалттай болчлоо гэж бодож байгаа бол бас хичнээн Монгол асуудалтай хэцүү ч гэсэн би 60 настай болоод 50 настай болоод 40 настай болоод юу бодмоор байна, тэний амьдралд ямар хувь нэмэр оруулсан гэж бодохыг хүсэж байна гэдгээ одоо хараад тэгээ зөрөгтэйгээр шийдвэрээ гаргаарай гэж хүсэх байна. Магадгүй Японд айгүй гоё утга учиртай хүмүүсийн амьдрал эрэг өөрчлөлтүүлэх ажил хийж болно тий. Тэгэх юм бол болж байна. Тийм биш зүгээр л одоо бор хотодоо борлуулаад идэх шиг тий явж ивэл бас тэр чинь чиний хувьд хангалттай юу гэдгээ дахиад нэг зориг гаргаад бодоод үзээрэй. Тэгээд миний энэ яриа бол тэр зоригийг оруулахад бол ерөөсөө тийм том нөлөө үзүүлж чадахгүй хаа. Тэгэхээр миний хувьд бол зөвлөх нь гоё ном уншаарай тий. Тэгээд бидний хувьд яг ингээд нутаг буцах шийдвэр ялангуяа Наги Питерийн хувьд гаргасан ном нь болохоор How will you measure your life буюу чи амьдралаа хэрхэн үнэлэнд өгнөх вэ гэдэг тийм нэртэй ном байсан. Тэгээд
Harvard-ийн их сургуулийн Christensen профессор бичсэн тэр номыг бас уншаад бас жоохон гүн гүнзгий бодоод тий жоохон нэг тухтай зооноосоо гараад миний амьдралын утга учир юу лээ гэд нэг бодоод үзээрэй гэж залуучуудаа зэх байна. Маш их баярлалаа. Стол нэгийг бодогдуулсан зөвлөгөө байлаа. Тийм үнэхээр хүнийг нэг зоригжуулах, магадгүй ямар нэгэн хөдөлгөөнийг хийхэд нөлөөлөхгүй юм гэж юу ч нөлөөлөхгүйгээр хүн хөдлөнө гэж байдаг байх гэж би боддог байхгүй юу. Зөвхөн хүн ямар ч нэг юмыг тий юу ч бодлохгүйгээр ингээл хийх гээл байж ингэж байдаггүй байх. Тэгэхээр биднэрт нэг нөлөөлж өгөх бас их гоё санаа, гоё номыг бас санал болгож өглөө. Тийм маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр цаг зав зарцуулаад хүмүүжлөө боловсрлоо гэсэн бяцхан хилцүүлэг ярианд маань зочин болж оролцсон дээгээд дахин баярлалснаа илэрхийлмээр байна. Тэгээд Дэги гэдэг нэрийг сонссоор байгаа бүтэн нэрээр нь бараг дуудсангүй Дэги гэсээр байгаа дуусглаа. Тэгээд зүгээр гоё хийж байгаа үйлс нь олон хүмүүст одоо түүчээ болж гэрэл хийгээ цэцруулж олон сайхан хүмүүсийг бүтээгч байгаа. Ажилд нь улам их амжилтыг хүсье. Тэгээд эрүүл их байж их орондоо ингээд ийм сайхан ажлыг бүтээж байгаа би үнэхээр бахархалтай сайхан санагдаж байна. Тэгээд улам амжилт хүсье. Маш их баярлалаа. За ингээд бидний яриаг сонирхон сонссон сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд хүмүүжлөө боловсрлоо гэсэн хилцүүлэг яриа маань өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.